дараагийн мэдээг танилцуулъя. Талибанчууд шатрыг мөрөөдө тоглоомын нэг хэлбэр гэж үзэж тоглохыг нь хориглох шийдвэрийг гаргасан байна. За талибанчууд тус улсын засгийн эрхийг авснаас хойш хатуу шариатын буюу шашны исламын хуулийг баримтлах болсон. За үүнтэй холбоотойгоор олон төрлийн спорт наадмуудыг хааж байгаа. За харин энэ удаагийн хувьд сүүлийн гаргасан шийдвэр нь ийхүү шатартай холбогдож байгаа юм байна. За Талибаны засгийн газар 2021 онд бол тус улсын засгийн газар үндсэн засгийн газар болж хууль тогтоомжийг тогтоож байгаа. За өнгөрсөн жилд зарласан буйныг сурчлах, буруугаас урьдчилан сэргийлэх тухай ийм шариатын хуулийн баталсан. За энэ хуулийн дагуу шатар нь мөрөөдө тоглоомын хэрэгсэлд тооцогдож байгаа гэдгийг спортын хэвлэлийн албаны төлөөлөгч Атал Машабаны Франц Пресс агентлагт мэдгдсэн. Шатрын спорттой холбоотой шашны үзэл байдлууд бий эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэл Афганистан шатар тоглохыг төр зогсоосон гэж тэрээр нэмж мэдгдсэн байна. За Машабаны хэлэхдээ үндэсний шатрын холбоо 2 жил орчим албан ёсны арга хэмжээ зохион байгуулаагүй байгаа. Удирдлагын түвшинд зарим асуудал тулгарсан гэж мэдгдсэн байна. За энэ асуудалтай холбоотой тус улсад бас хувийн албан бус байдлаар шатрын тэмцээн зохион байгуулдаг ийм хүмүүс байдгийн байна. За тэдний хувьд бол энэ хүү шатар бол мөрөөдө тоглоом биш юм аа. За мөн исламын шашинтай орнуудад ч гэсэн шатар тоглосон хിവэр байгаа. За зарим исламын орнд бол олон улсын түвшинд тоглодог тийм шатрын тоглогчид байдаг гэдгийг мэдгдсэн байна. За шатрыг тоглоулахгүй басан явдал нь зарим орон нутгийн бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. За зарим бизнес эрхлэгчид за кафе болон зоогийн газар ажилладаг хүмүүс бол шатрын тэмцээн өөрийн газартаа зохион байгуулдаг юм байна. За түүнд нь бол олон хүн оролцдог гэсэн ийм мэдээллүүд бий. За ер нь бол өнөө үед залуучуудад бол чөлөө цагаа өнгөрөх зүйлүүд бол тун хомс байгаа. Тийм учраас бол тэднийг аяг цай уунгаа шатар тоглох ийм боломжийг нь кафенууд хангаж ирсэн. Гэтэл бол үүнийг нь эрх баригчид хоригдж байгаа юм байна. За Афганистаны эрх баригчид сүүлийн жилүүдэд спортын төрлүүдийг хязгаарлах, за бүр эмэгтэйчүүдийг бол бүх төрлийн спортоор хичээлхийг нь үндсэндээ хорьсон ийм шийдвэрийг гаргаад байгаа. За өнгөрсөн жил Афганистаны эрх баригчдад мэрэгжлийн холимог тулгааны MMA ангиллын чөлөө тулалдааныг бол хит хүчирхийлэлтэй шариатын хуулийн хувьд асуудалтай гэж үзэж мөн хоригдсан шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За Афганистаны төрийн удирдлагыг талибучууд авснаас хойш хүний эрхийн зөрчилдөд асар олон шийдвэрүүдийг гаргаж байгаа. За ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалахгүй байгаа. За ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх альва арга хэмжээ спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бол үндсэндээ хааж богдуулсан. За үүнээс болоод олон эмэгтэйчүүд ялангуяа хүүхдээ тижээж ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ихээхэн ийм сорилттой нөхцөл байдал тулгараад байгаа. За үүнээс болоод Афганистанд нэгэнт хүнд байгаа эдийн засгт нь бол ихээхэн дарамт болж байгаа. За сүүлийн үед Афганистанд байгалийн гамшигтай холбоотой ган гачиг ихээхэн нөлөөсөн. За энэ нь бол хүнсний хомсдлыг бий болгож байгаа. За нөгөөтэйгүр эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нь гэртээ байгаа хүүхдээ тижих энэ боломжийг нь бол хязгаарласан ийм шийдвэрүүдийг гаргаж байгаамаа.